санхүүгийн зохицуулагч байгууллага үүсч хөгжсөний 25 жилийн ай хүрээнд санхүүгийн зохицуулах хорооноос иргэд олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх, банкнаас бусад санхүүгийн салбарын талаар мэдлэг олгох зорилготой подкаст нэвтрүүлгийн маань ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр энэ удаагийн дугаар санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газрын референт Эквадортой ярилцахаар боллоо. Таны өндөр мэндийг хүргэе. За баярлалаа. Энэ удаагийнхын дугаараар бид нэр хөрөнгөний зах зээлд түгээмэл хэрэглэгддэг санхүүгийн хэрэгсэл болох компани бондын талаар ярилцахаар боллоо. Тэгэхээр компани бонд гэж яг юу болох талаар ерөнхий мэдээллийг та бидэнд хүргэж. За юу гэсэн компани бондыг бас хэлхээс өмнө манай өөрөө байгууллага маань бол одоо хөрөнгө оруулалт шүүлэгчдийн эрх ашиг болох хамгаалалт байгууллага байгаа. Тэгэхээр бол 13 онд бол үн цаасны зах зээлийн тухай хууль бол батлагдсан байгаа юм л да. Тэгэхээр энэ хуулиар бол өөрөө энэ Монгол улсад одоо нийт арилжаалагдж байгаа юм санхүүгийн хэрэгслүүдийг бол зохицуулдаг. Одоо жишээлх юм бол компани бонд гэж болж байна. Хувьцаат компани хувьцаа байж болж байна. Хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа нэгж ирэх одоо бас хөрөнгөөр баталгаажсан үн цаас ухаант үүсмэл санхүүгийн хэрэгсэл гэдэг ийм олон санхүүгийн хэрэгслийг бол агуулсад хууль батлагдсан байгаамаа. За ингээд гол компани бонд гэж юу вэ гэж асуусан. Тэгэхээр компани бонд гэдэг бол ерөнхийдөө одоо тухайн компаниас одоо тогтмол хугацаанд одоо үндсэн болон хүүгийн төлбөрийг эргүүлж төлнө гэдгийг одоо нотолсон. Тийм үн цаас буюу санхүүгийн хэрэгслийг хэлдэг байгаа юм л да. Тэгэхээр бол компани бонд маань ер нь ингээд дотор бол олон төрөл байдаг. Тогтмол хүүтэйж болно, одоо хөвөч хүүтэйж болно. Эсвэл одоо тийм бүтцийн буюу одоо тийм бусад санхүүгийн хэрэгсэлтэй суурилсан гэдэг олон төрөл байдаг. Тэгэхээр нэг олон улсын одоо жишгээс харахад бол ерөнхийдөө нэг 87% орчим нь бол ийм тогтмол хүүтэй бонд бол гарсан бол байдаг л та. Тэгээд ер нь бол компани бондтой холбоотойгоор бол энэ бас гол нь их компаниуд бол олон нийтэд бол бондыг бол гаргадаг бол байгаа. Олон одоо нийтгэхээр бол нийт 50 буюу түүнээс дэш бол хөрөнгө оруулагчдаас бол бонд гаргацсан мал хөрөнгө оруулалт татдаг. Тэгэхээр гол гаргаж байгаа одоо зорилго нь юм бол компаниуд маань мэдээж иргэд бизнес төлөвлөгөө байгаа түүнийгээ хэрэгжүүлнэ. Тэгэхээр тэдэд одоо ийм эргэлтийн хөрөнгө бол шаардлагатай болдог. Тийм учраас бол ийм бонд гэж ийм хэрэгслийг бол гаргаад одоо мөнгөөр ингээд бол татаа тэгээд бизнестэй хэрэгтэй одоо үйл ажиллагаанд зарцуулаад явдаг байгаа юм л та. Тэгэхээр одоо гол бондтой холбоотой нэг зүйлийг бас хэлэхэд бол одоо иргэд хөрөнгө оруулагчд бол ийм бонд гэдэг ийм хэрэгслийг те хөрөнгөний бирждээс одоо ингээд худалдаж авлаа гэхэд бол гол зүйлүүдээр анхаарах хэрэгтэй байдаг. Тухайлбал тэр бондыг одоо хэн гаргаж байгаа юм бэ те? Гаргаж байгаа тэр компани талаар түүний төрөл одоо тоо ширхэг одоо ямар одоо валютаа суурилсан, хэдийн хугацаанд төлөгдөх юм, одоо ямар одоо эрх үүрэгтэй байгаа юм, одоо тэр хууль эрх зүйн орчин нь одоо юу зохицуулсан байдгийг гэрээн дээр үл энэ бүгд бол маш нэрвчлэн тусгадаг. Тэгэхээр тэр талаар бол тухайн одоо бондыг гаргаж байгаа компаниас нь бол их мэдээлэл авсны үндсэн дээр бол энэ бонд гэдэг санхүү эрсдэл хөрөнгө оруулах шаардлагатай гэдэг юм аа. За тэгээд гол одоо иргэд мэнч олон түмэн мэддэг мэддэг нөгөө одоо ягаан цэнхэр тасалбар гэж ярьдаг те. Одоо өмч хүчлийн үед бол байгуулагдсан. Тэгэхээр тэр мэн бол өөр хувьцаа одоо хөрөнгөний бирж дээр бол арилжаалагддаг. Тэгэхээр энэ компани бонд энэ хувьцаа хоёрын одоо хоорондох ялгаа нь гол юу гэдэм бэ гэх юм бол одоо иргэн одоо та хувьцаа авах юм бол тухайн компани бол өмчлөгч болдог бол байгаа. Хэрвээ компани бонд авах юм бол өмчлөгч бол биш. Гагцхүү нөгөө үндсэн төлбөр одоо хүүгийн төлбөрөө одоо эргүүлж авахаар л эрх нь бол хязгаарлагддаг байгаа. Тэгээд хувьцаа бол мэдээж ирвэл маш их өндөр эрсдэлтэй байдаг. Компани бонд бол тийм эрсдэл бол харьцангуй бол бага. Өгөөжл бол бас бага. Ийм байдгаараа л ерөнхийдөө онцлогтой байна. Тэгэхээр хөрөнгөний зах зээл дээр одоо олон нийтэд анх удаа үнэт цаасаа санал болгоход анхдагч болон хоёр дахь зах зээл гэж үүдэн штэ. Тэгэх юм бол хэрвээ тэгвэл компани бондын хувьд анхдагч болон хоёр дахь зах зээл гэж байдаг уу? Тийм энэ бол маш зөв асуулт байна. Компани бонд дээр бол мэдээж хэрэг анх дахь зах зээл гэж хоёр дахь зах зээл гэж байгаа. Яг бол энэ мэн өөрөө санхүүгийн хэрэгсэл учраас яг нөгөө хувьцаатай адилхан бол тийм зах зээлүүд бол байдаг. За анх дахь зах зээл гэдэг нь ерөнхийдөө юуг ойлгох вэ гэхээр за одоо ингээ нэг компани байлаа гэхэд бол тухайн бондыгоо хамгийн анх одоо хөрөнгө оруулагчд те санал болгож байгаа. Тэгээд тэр өрийн хэрэгсэл буюу одоо бонд санхүү хэрэгслээ арилжаалж байгаа одоо зах зээл буюу түүнийг бол анх дахь зах зээл гэж бол ерөнхийдөө ойлгож яваад байдیں۔ За яг хөө тэгээд олон улсын жишээг болон одоо манай Монгол улсад чинь
одоо анх дахь зах зээл дээр одоо компани бондыг хэрвээ олон нийтэд санал болгож байгаа тохиолдолд юм underwriting компани буюу тийм мэрэгжлийн одоо байгууллагуудаар зуучлуулад одоо тэр бондын танилцуулга, одоо холбогдох бүх материал одоо гэрээ хэлцээр гээд шаардлагатай одоо материалуудаа мэрэгжлийн үйлчлэгээ, зөвлөгөө үйлчлэгээ аваад тэр одоо компани өмнөөс бол тэр материалуудыг боловсруулад бол явдаг байгаа юм л да. За хоёр дахь зах зээл гэх юм бол энэ анх дахь зах зээл дээр гарсан бондыгаа буцаад одоо хоёр дахь зах зээл дээр анх одоо хөрөнгө оруулсан иргэдээс одоо дараагийн одоо хөрөнгө оруулагчдтай бол худалдах одоо нээлттэй зах зээл эхэлж ойлгоод байгаа. За өөрөөр хэлэх юм бол хоёр дахь зах зээл дээр бол тэр анх одоо бондыг нь авсан иргэдээс гадна өөр одоо хинч одоо хүссэн иргэд бол хэрвээ одоо нээлттэй арилжаалагдж байгаа бол худалдаа аваад чөлөөтэй захиран зарцуулах одоо тийм эрхтэй зах зээлийг бол ойлгож авч байгаа. За яг хөө энэ дунд бол би сая хэллээ. Бас нөгөө нэгнийхэн талаад анх дахь зах зээлийг ярьж байгаа болохоор юм олон нийтэд бас хаалттай хүрээнд гэж ойлголт байгаад байт юм аа. За олон нийт гэхээр бол одоо яг манай өөрөө энэ санхүү цуцлахаараа маань бол олон нийт буюу за үн цаасны хууль дээр бол заасан байдیں۔ 50 буюу түүнээс дээш одоо хөрөнгө оруулагчид одоо санал болгож байгаа. Энэ компани бонд одоо хувьцаагаа санал болгосон тохиолдолд бол олон нийт гэж ойлгодог. Ийм олон нийтэд санал болгосон хувьцаа бондыг бол санхүү цуцлахаар бол бүртгэж зөвшөөрлөгдөг байна. Тэгэхээр бол олон нийтээс гадна хаалттай хүрээнд санал болгоход бол хорооны буюу манай байгууллагын бол ийм зөвшөөрөл хяналт бүртгэлт бол гадуур бол арилжаалагддаг. Өөрөөр хэлбэл бага зохицуулттай зөвхөн цөөн тооны мэрэгжлийн хөрөнгө оруулагчдад одоо санал болгодог. Тэгээд бол ийм хаалттай хүрээнд санал болгосон одоо бонд буюу хувьцаанд дээр бол хоёр дахь зах зээл гэж нэхэд бол байдаг юм бэл. Тэрийг бол яг ойлгож авах нь бол зөв баг. Тэгэхээр биржийн бус зах зээл гэж яг юу хэлээд байгаа? Тэнд нь одоо юуг хамруулж ойлгож байгаа вэ? За биржийн бус зах зээл гэхээр мэдээж хэрэг бол бас биржийн зах зээл гэж л байж таарна. Тэгэхээр бол энэ хоёр зах зээл маань ерөнхийдөө хоёр дахь зах зээл дээр бол арилжаалагддаг. Ойлголттой гэж ойлгож болно. За юуц эхлээд бол биржийн зах зээлийг тайлбарлачих. Энэ маань бол өөрөө бол ерөнхийдөө за одоо та бүхэн бол мэдж байгаа. Энэ хөрөнгийн бирж гэж бол байгаа манай. Тэгэхээр энэ дээр одоо арилжаалагдж байгаа нээлттэй олон түмэнд одоо нээлттэй арилжаалагдж байгаа. Хинч одоо хүссэн иргэн худалдаа авах боломжтой бол энийг бол биржийн зах зээл гэж ойлгож байгаа. Биржийн бус зах зээл гэхээр ерөнхийдөө энэ хөрөнгийн бирж гэдэг байгаа энэ дээр бүртгэгдээгүй түүнээс гадуур одоо арилжаалагддаг зах зээлийг бол ерөнхийдөө бол ойлгож авч байгаа. Тэгэхээр нэг асуулт байна л да. Одоо ингээд компаниуд биржийн бус зах зээл дээр одоо өрийн бичиг гаргах замаар санхүүжилт авч болох уу? За энэ бол болно. Тийм. Биржийн бус зах зээл гэхээр мэдээж хэрэг бас за Монголынхаа аюулт цаг хууль эрх зүйн зах зээл дээр ярьсан зүг баг. Манай одоо энэ яг хууль одоо энэ эрх зүйн хүрээнд бол ихэвчлэн компаниуд бол хаалттай хүрээнд буюу цөөн тооны мэрэгжлийн хөрөнгө оруулагчдад санал болгодог. Тэгээд энэ хаалттай хүрээнд санал болгосон болохоор биржид бүртгэдэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл одоо биржийн бус зах зээл дээр арилжаалагдж байгаа буюу санал болгосон гэж ойлгож авч болж байгаа. Тэгээ энэ гол хэрэгсэлтэй маань бол гол онцлог нь манай одоо санхүү цуцлахаар онд бол бүртгэж зөвшөөрөл авдаг байгаа. Яг бол энэ маань өөрөө бол олон нийт буюу 50 буюу түүнээс дээш хөрөнгө оруулагч санал болгоогүй учраас одоо зохицуулалтанд хамрагддгүй гэж ойлгож болно. Тэгэхээр бол энэ одоо мэрэгжлийн хүмүүст одоо санал болгосон гэж ойлгож болно. Монгол компаниуд бондо гаргахдаа одоо ямар шаардлага хангасан байх хэрэгтэй байдаг вэ? Энийг бас иргэдээ. Тийм энэ бол бас чухал асуулт. Ягаад гэвэл иргэд олон түмэн малаас мэдчих шаардлагатай байдаг. Ягаад гэвэл заавал одоо санхүү цуцлах ороонд бол бүртгүүлээд одоо анх дахь зах зээл дээр арилжаалах зөвшөөрлөл авсан байх шаардлагатай байдаг. За хууль болон үн цаасны хууль дээр бол манай одоо санхүү цуцлах ороо бол холбогдох журмыг гаргана гэж заасан байдаг. Энэ хүрээнд бол санхүү цуцлах ороо үн цаасны бүртгэлийн журам гэж л баталсан байгаа. Тэгэхээр энэ журмаар бол компани олон нийтэд одоо бондо санал болгосон тохиолдолд бол мөрдөх зохицуултыг бол тогтоосон байт юм аа. За жишээлх юм бол компани ямар одоо материалууд бүрдүүлэх шаардлагатай байдаг вэ гэвэл ерөнхийдөө нэг 7 материалыг бүрдүүлэх шаардлагатай байдаг. Тэгэхээр хамгийн түрүүнд бол мэдээж хэрэг одоо энэ компани бонд гаргах одоо хүсэлтэй бол одоо маягтаар бол бүгдсэн байх шаардлагатай.
хоёрт нь бол энэ компани бондын одоо танилцуулга буюу үн цасны танилцуулгыг бол бүрдүүлсэн байх шаардлагатай. Дээр нь бол энэ компани бонд одоо гаргах шийдвэрийг бол компанийнхаа хувьцаа эзэмшлийн хурлаар бол шийдвэрлсэн байх ёстой. Тэр тогтоолыг хавцарсан байх шаардлагатай. Дээр нь бол арилжаалчдын байгууллагаас гаргасан бол дүгнэлт байх шаардлагатай. Энэ чинь бол мэдээж хэрэг бол юу бол орж байгаа. Хууль зүйн одоо дүгнэлтийг бол оруулж байгаа. Хууль зүйн дүгнэлт бол орох ёстой. За дээр нь бол аудит болон хөрөнгөний үнэлгээний бол тийм дүгнэлтийг бол бас хавцарсан байх шаардлагатай. За 6-т нь бол